За сайн байцгаана уу? Тулгын софт тавтай морил. За өнөөдрийнхөө дугаараар Солонгосын Тэгүотод болж исэн нэгэн учир нь үл ойлгогдом толгой эргүүлэм. За цагдаа нар бүр 2 сарын турш ингээд мөрдөн байж илрүүлсэн юм хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү хэргийн Солонгосын Тэгүотын цагдаа хэлсэн нэгэн залуу бүр амар айцсан, сандарцсан орж ирснээ ингээд намайг хүн алхах хөөгд байна. Намайг ингээд алах гээд штэ. Та бүхэн надад ингэ туслаач ээ, авраач ээ гэд. Тэгээ бүр орилоод орж ирсэн гэж. Тэгээ цагдаа нар за та ингэ тайвшраарай. Юу болсон талаар бид нарт ингэ итгэлтэй ярьж болно. Та ихлээд ингэ тайван бай. Бид нар таныг хамгаалж байна гэд тайвшруулад мэдүүлэг авсан гэж. За энэ мэдүүлэг өгөхөөр орж ирсэн залууг Ким гэх ба Ким нь ажилд орох гээд ажлын зарын сайд ухаж исэн чинь нэг дор их хэмжээний мөнгө олох боломжтой юм ажил байна. Над руу залгаарай гэсэн тийм зар байсан гэж. Тэгээ зарын дагуу залгаад асуусан чинь хурж ирээд уулзаарай. Тэгээд хурж ирээд уулзгаар чинь юу хийх талаар чинь яриад өгөө. Гэт уулзсан чинь бүр хүний санаанд оромгүй тийм зүйл ярьсан гэж. Тэгэд энэ яриаг сонссон, энэ мэдүүлгийг авсан цагдаа нар хүртэл ингээд сонсоод та ч одоо юун баг үлгэр зөхөөгөө яриад байгаа юм бэ? Юу сони юм яриад байгаа гэд баг л хөөж гаргаж ирсэн гэсэн. За тэгээд энэ ажил олгогч залууг Пак гэх ба Пак нь маш хэмжээний өрөнд орсон. За бэлэн өрн 300 сая вон давсан. За тэгээд аав нь уул нь нилээд боломжтой, нилээд хөдөлмөрч, нилээд мөнгөтэй уулын хүн байсан юм шиг байна. Барилгатай. За тэгээд юу бизнес хийж байгаад аавынхаа барилгыг чалдаад ингээд бүр ийм дампуу нэг нөхөр байсан ба. Тэгээ энэ нөхөр Кимд ямар санал тавьсан бэ гэхээр өөрийнх нь төрсөн ээжийг алаад өгөх юм бол ингээд 200 сая воныг өгөө, чамд шууд бэлнээр өгөө гэтгсэн ба. Одоо 200 сая вон ч одоо монгол мөнгөөр бараг л 560 тийм 520 одоогийн шар 520-30 сая төгрөг болох ус тийм хэмжээний мөнгө амлсан байна. Тэгээд тэр их хэмжээний мөнгө сонссон хүн чинь эхлээд паникж байгаа. Тэгээд зөвшөөрөхөр болно. За тэгээд төлөвлөгөө нь юу байсан бэ гэхээр одоо Пакийн төрсэн ээжийг за санамсаргүй байдлаар харагдах үед санамсаргүй мэд харагдах үед тэгж автын осолд оруулж алах тийм төлөвлөгөө байсан байна. Тэгээ Пак Ким хоёр энэ төлөвлөгөө бүр 2-3 удаа туршиж үзээд тэгээ сүүлдээ Ким айсандаа болоод цагдаа хэлсэн. Тэгээ ингээ гүүхээрээ орж ирсэн нь. Тэгээд та бүхэнд одоо нэг бичлэг үзүүлье. 한 남성이 다른 남성을 뒤에서 거칠게 아는 채 자신의 승용차로 끌고 갑니다. 그 사이 일행으로 보이는 여성은 이 남성을 태우려 차 문을 엽니다. 다른 남성은 차에 타지 않으려는 듯 몸부림을 칩니다. 청부살인을 모의했던 이들 중 한 명이 못하겠다며 자리를 떠나려 하자 일어난 몸싸움입니다. Энэ бичлэгэн дээр гарч байгаа хоёр залуу бол Ким болон Пак нар бөгөөд тэгээ Ким би энэ хэрийг ингээ хийж чадахгүй. Би одоо энээс ингээд гараа татчихна гэдгсэн чинь Пак энэ хэрийг хийхгүй бол би чааг ингээд өөрийн гараар алчих шүү. Миний ээжийг алж өгөхгүй бол би чааг оронд нь алчих шүү гэд сүрдүүлсэн байна. Тэгээ сүрдүүлээд хоорондоо ингээд муудалж байгаа энэ камерын бичлэгт ингэж бичигдсэн энэ байгаа. Тэгээ энэ хоёрын ард нэг ингээд эмэгтэй хүн яваад байгаа. Тэгээ энэ эмэгтэй хүн хэн бэ гэдгсэн чинь нөгөө нэг ээжигээ алуулах гээд санал тавьсан Пакийн төрсэн ээж нь байсан байна. Тэгээ Пакийн төрсөн ээж одоо өөрийг нь алахыг мэдчихсэн үү гэсэн чинь өөрийг нь бүр алахыг мэдчихсэн байснаар барах уу? Бүр өөрийг нь алуулах төлөвлөгөө баг ээж нь ингээд гар бие оролцоод өөрөө төлөвлөгөөг нь хүртэл ингээд зааж өгсөн ийм хүн байна. За энэ хачирхалтай бүр хүний санаанд оромгүй энэ өрөвдөлтөй энэ хэрийг цагдаа нар хэрхэн илрүүлсэн талаар одоо та бүхэндээ ярьж өгье. За тэгээ цагдаа нар Пакийг цагдаагийн хэлс дуудаж авчираад
Пакас мэдүүлэг авдаг. За ингээд та ээжигээ төрсөн ээжигээ алгаж ийсэн үү? Энэ чинь үнэн үү гэж асуусан чинь Пак юу сонин балаа юм яриад байгаа. Энэ хүн чинь газар солио өвчтэй юм шүү. Юу яриад ийм хүний үгээр үг хийгээд байхдаа яад ингэ. Тэгж аах цагдаа нарт хэлсэн баг. Тэгээд цагдаа нар Пакийг сэжиглээд Пакийн утасны дуудлага бол мессежнүүдийг шалгаж эхлэе үзсэн. Тэгээ Пак нилээд утасны дуудлага бол мессежтэй устгасан байдалтай болохоор нь нилээд ухаа байжсэн чинь нэгэн ачаалттай мессеж гарч ирсэн байна. Тэр нь болохоор сар гарангийн өмнө нэгэн цагдаагийн хэлцээс бас ирсэн мессеж байсан байна. Тэр мессеж нь болохоор юу вэ гэхээр за ингээд аав чи автоослын талаар эмчийн бичгээ хурж ирээд өгөөрэй. Та эмчийн бичгээ хурж ирж өгөхгүй бол ингээд аав чи автоосл ингээд баг ингээд хэрэгсэхгүй болох гэдэг шүү гэсэн утгатай юм мессеж ирсэн байна. Тэгээд нөгөө мэдээж Пак ээжигээ автоослоор алгаж ийсэн хүн болохоор цагдаа нар за энэ аавыгаа ч гэсэн автоослоор алгаж ийсэн хүн байж магадгүй юм байна шүү гэд шалгаад үзсэн чинь Пак нэгэн дундаж иргэм насны хүн бэлэн сая вонны өгжсэн тийм пианоч Сэюгийн камерын бичлэгт тийм бичигдсэн бичлэгийг олж аваад тэгээд тэр дундаж иргэм насны хүн хэн байсан бэ гэсэн чинь аавыг нь алах гэж оролцсон машинаараа мөргсөн хүн байсан байна. За энэ хоёр дүүл ямар холбоотой болоо гэд утасныхын дуудлагуудыг шалгаад үзсэн чинь хамгийн хачирхалтай нь энэ хүнтэй тэр автоосол болдог өдрийн өмнөх өдөр нь хүртэл дуудлага хийсэн байгаа нь тогтоогдсон байна. Тэгээд аавыгаа алах гээд автоосол гаргана. За автоосол гаргаад гэсэн чинь аав нь ингэ шүргүүлээд өнгөрдөг юм шиг байна. Тэгээд шүргүүлээд өнгөрөөд аавыгаа эмнэлэгт хүрэхийн оронд өөр юм камергүй бас юм уулын зам шиг л газар аавыгаа дагуулж оцсноо. Аавыгаа бүр зүүл дуусгаж ийсэн байна. Тэгээд аав нь өөрийг за ингэж миний хүн аваа ингэ алгаж байгаа юм байна. Би одоо яаж жагаад амьд гарах ёстой гэд. Тэгээ хар урдаараа цугтаад аав нь алга болсон байна. Тэгээд энэ аавыгаа алах төлөвлөгөөг хүртэл Пак ээжтэйгээ хамт хийсэн байгаа байхгүй юу? Хамгийн аюултай, хамгийн амар нь. За тэгээд хоёрт болохоор за энэ аавыгаа алах хэрэг ингээд төлөвлөгөө нь ингээд бүтлгүүцснээр Пак болон Пакийн ээж нэр за ингээд Пакийн ээж ингэж хэлсэн гэж байгаа хүүдээ. За ингээд аавыгаа чи бит хоёр ингээд алчих юм бол амь даатгалаас юу яана 220 сая воныг л авч чаднаа. Тийм болохоор чи өрөөждөө өгч чадахгүй. За тэгээ биш нөгөө шинэ байрч авч чадахгүй ингээд барыг амтчгүй хамартчгүй юм болно. Тийм болохоор ингэжснээс барыг намааг аал гэд. Тэгээд намааг алах юм бол амь насны даатгалаас 600 сая вон гарч ирнэ. Тийм болохоор чи өрөөжтөл нь байрч авч чадна гэд энэхүү төлөвлөгөөгөө ингээд гаргасан гэж байна. Тэгээд Кимиг тэгж нөгөө нэг ажлын зарын дагуу тэгж олж аваад тэгээд энэ гурав нийлээд 3 удаа энэ төлөвлөгөө хийх гэж оролцсон байна. Эхний хоёр нь бол ингээд эхний 3 нь бол ингээд яг туршилтаар хийж үзээд за дөрөвдгөн дээр яг за ээжигээ аландаа гэд нөгөө нэг аландаа гэж яг зорьсон байсан чинь ээж нь нөгөө үхээ мэдж байгаа хүн чинь яг ойролцоох шигдаан руугаа ороод одоо монголоор айраг одоо солонгосын маколи аваад бүр нилээд их маколи уугаад тэгэд согтцсон гэж байгаа. Тэгэд согтсондоо мань хүн чинь яг мөргүүлэх ёстой байсан замынхаа эсрэг урсгал дээр гараад зогссон байсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг Кимчин за энэ ингээл одоо угаасаа бүтээргүй юм боллоо. Угаасаа ч би хүн алж чадхааргүй юм байна гэд. Тэгээд хар хурдаараа цагдаа хэлц рүү тэгж явж оцсон тэр байгаа.
За инхүү шүүх ээжд нь хүүд пакет 8 жил. За хүүд пакет 5 жил. За тэгээ нөгөө нэг хэрэг татгад нь оролцсон хүн алхахыг завдсан гэд нөгөө Кимд 2 жилийн ял тус оноосон баг. Ийм нэгэн өргөдөлтөй бас нэг хэрэг байна. Тэгээд аав нь хүртэл өөрийг нь алах га төрсөн хүн за ханилсан хань гэд өөрийг нь алхаж ийсэн гэдгийг мэдээд ямар хүнд хэцүү байсан бол бас төсөөлөхөд бэрх ийм муухай өргөдөн бас өргөдөх үед ийм хэрэг байна. Тэгээ одоо хөтөл үр харам гэж одоо хүүгээ ганц байгаа хүүгээ тэгэл өөрийнхөө амь насыг золин байж одоо тэгэл өөр ширийн дарах гэж л байдаг бас эрүүл ухаантай хүн мөн үү гэхэд бас хэцүү юм. Үрээ хайрсан хүн үү гэхэд бас хэцүү юм. За тэгээд энэхүү даатгалыг ингэж лөөвөртөх гэжсэн ийм нэгэн хэрэг байна. За тэгээд намайг дэмжээрэй маахан лайк, subscribe дараарай. Тэгэл баг ахаад явнаа. Бичлэг болгоныхаа ард байнга хэлж байгаа багаар сайжирнаа. Харааж байгаа хүмүүстээ баярлаа. Хичээнэ. Йоо нэг эхэндээ амар готорсон хүмүүс яах вэ? Ганц нэг хараасан хүмүүс готорсон. Гэтэ яах вэ? Оролдож үзэж байгаа, эхэлж байгаа л зүйл юм чинь угаасаа л амар тийм мундаг хүн шууд л юм мундаг юм хийн гэж байхгүй л байлгүй дээ мэдээж. За олон тав өгөхгүй баярлалаа маахан. Дэмжээрэй. Баярлаа.